Улсын их хурлд ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж үндсэн хуулийн цэцгийн 4-р сарын 22-ны хурлаар иргэн намсраа нараас ирүүлсэн улсын их хурлын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгааг үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлаарх дунд суудлын цэцгийн дүгнэлтийг зөвшөөрч хүлээн авсан байгаа. Монгол Ардын нам сонгуулийн хуулийг хэлэлцэх үед мажоритар системийг дэмжиж байсан юм. Өмнөх жилүүдийн сонгуулийг ардчилсан нам мөнгөний сонгуул гэдэг байсан. Гэтэл тэдний санаа гинэт яагаад хуурах болов? Энэ болон улс оронд өрнөж байгаа бусад асуудлыг миний Монгол нэвтрүүлэг хөндөх болно. Тэгэхээр улс оронд болж байгаа үйл явдлыг улс төрчид хэрхэн харж байгаа та бүхэн нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Миний Монгол нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор улсын их хурлын гишүүн Содотор оролцож байна. За таны өнөөдрийн мэндийг хүргэе. Таагүй дэс өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр миний Монгол нэвтрүүлгээр бид улс оронд маань өрнөж байгаа улс төрийн үйл явдлуудын талаараас улс төрчдийн саналыг сонсдог байгаа. Тэгэхээр улс орн маань өрийн дарамтанд орсон өрхөөдийн орлого багассан за олон мянган иргэд ажилгүй боллоо. За энэ байдлаас яаж ард иргэдээ улсаа хэрхэн гарах вэ гэсэн асуудлаар Монгол Ардын намын баг хурал нэлээд өргөн асуудлыг хэлэлцсэн байна. Тэгэхээр эдгээр олон асуудлууд дундаас яг малчтад чиглэсэн ямар асуудлыг хэлэлцээ. Энэ талаараас яриагаа эхлүүлье. Өнгөрсөн 7 хоногт хууль заасны дагуу Монгол Ардын намынхаа баг хурлыг хуралдуулж 2016 оны улсын хурлын сонгуульд оролцох мөрөө хөтөлбөрөөр хилцэж батллаа. Энэхүү мөрөө хөтөлбөрөөр бид нар ер нь өнөөгийн гадаад их хөрөнд дарагдсан дотроо ард иргэдийн ажил амьдрал өдрөөс өдөрт хүндэрж байгаа. За засгийн газар цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүртэл төсөв тасарсан. Бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа үндсэндээ зогсон байдалд орцсон эдийн засаг агшиж байгаа гэдээ маш хүндрэлтэй нөхцөлд ер нь улс орныг бид юу гэж харах вэ? Өнөөдрийн төвшинг юу гэж харж байгаа юм? Цаашдаа ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг энэ мөрөгдлөрийн хүрээнд бид нар ярьсан. Монгол Ардын нам бол улс орныг хүнд хэцүү юм эдийн засгийн хүндрэлээс авч гарч ирсэн туршлагатай улс төр хүчин. 2000 онд бас л бид нар цалингаа тавьж чадахгүй байхад манай нам гарч ирж Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдралыг өдөртөн жолоодож эд ард хэрэгтэйгээ зүтгэсний хүчинд 12 он гэд бид нар дэлхийд бол хөгжлийнхөө төвшинч нэг хүнд оногдох дотоодын бүтээгдэхүүнийхээ хувьд ч ард иргэдийн амьдралын хувьд ч дээшлсэн гэж боддог. Тийм учраас өмнөх туршлагатай үндэслээд ер нь Монгол Ардын нам бол бас тухайн салбарын эрдэмтэн мэрэгд судлаачдын дуу хоолойг авч сайн мөрөгдлөөр усруулах ёстой. Үндэслэлтэй тооцоо судалгаатай мөрөгдлөөр гаргах ёстой гэдэг байр суурьтай ажилласан. Энэ утгаараа бол энэ удаагийн мөрөгдлөөрөд бид нарын голчлалт тавьж байгаа гол нэг салбар бол ер нь Монгол улсын нийгэм эдийн засгийн тэргүүлэх салбар бол бид нар мал аж ахуйн салбар байна гэж үзэж байгаа. Тэрийг мөрөгдлөөр тодорхой зааж өглөө. За малчтын талаар мал аж ахуйн салбарын талаар 2-3 томоохон зорилтуудыг төвшүүлэхээр болж байна. Нэгдүгээрт бол өмнө нь Монгол Ардын нам засгийн эрх барьж байгаа үед хэрэгжүүлж байсан Монгол мал хөтөлбөр, хөдөө аж ахуйн биржийн тухай хууль, 5 эрдэнэ гээд малын хөтөлбөр байсан. Хэд хэдэн одоо мал аж ахуйн салбарт авч ирсэн бодлого үйл ажиллагаа бол энэ 4 жил тасалдсан. Тэгээ энийг цаашид өргөжлүүлэх хэрэгтэй байна. Энийг цаашид өргөжлүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол малчтын нийгмийн асуудал бол орхигдож байна. Ийм учраас малчтын нийгмийн асуудалтай холбоотойгоор хууль тодорхой зүйлүүд орж байгаа. Тухайлбал бид нар улсын их хурлын нэр бүхий гишүүд хамтраад малчтын тэтгэврийн насыг ажиглуулах чиглэлээр хуулийн зөвлөл өргөн барьсан. Сая цагаан сарын өмнө мал аж ахуйн салбар дээр ажилласан 1 жилийг 1.2 жилээр тооцохоор нэмэгдүүлэн тооцох хууль батлагдлаа. Ер нь цаашдаа мал аж ахуйн салбар дээр ажилласан 1 жилийг 1.5 жил болгоч тийм ээ. Нэгснээ та мал аж ахуйн салбар дээр 20 жил ажиллавал таны дэвтүүд гаргахад 30 жилээр ажилласан жилийн чинь тооцдог ийм хууль гаргана гэж бодож байгаа. Энэ хуулийн эхлэл болгоод сая бол 1.2-оор авчих. Одоо нэгснээ та 20 жил ажиллавал 24 жил ажилласан буюу 4 жилээр нэмэгдүүлэн тооцдог хууль батлагдсан. Энэтэй холбоотойгоор энэ малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлдөг ч гэсэн жилд 2 удаа төлдөг үе. Нэгснээ малчтын орлого олж байгаа тэр ноолороо өгдөг үеэр ич хоолой өгöd ар ширээ өгдөг үеэр одоо нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг үе. 90 оноос хойш бусад бүх салбарынхан бол нийгмийн даатгалын шимтгэлээр нөхөн төлөвлөх хууль одоо гараад батлагдсан малчт дээр үлдсэн байна. Тийм учраас 90 оноос хойш энэ мал аж ахуйн салбарт ажиллаж байсан хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх хуулийг бид өргөн барьсан байна. Энэ хуулиа бид нар олон голох юм бол батлуулна гэж ойлгож байгаа. Нэгэснээ малчтын яг өөрсдөө хэрэгцээтэй байгаа тэр нийгмийн асуудал руу нэлээд анхаарсан юм шийдэх хэрэгтэй байна. Малчтын зээлийн асуудал байна. Өнгөрсөн 6 сард улсын хурлд Монгол Ардын намын бүлэг энэ зээлийн хүүнүүдийг буулгах талаар тодорхой санаачлал гаргасан. Нилээ ярьж засгийн газар сая нэг зарим одоо хүүг тийм ээ 29 байсныг 18 болгоод тодорхой болцолтойгоор 10 хүртэл бууруулах шийдвэр гарч байна. Ер нь мал хил гуравтайгаа байхад Монгол баян гэдэг. Тийм учраас энэ мал аж ахуйн салбар руу анхаарсан бодлого бол манай намын бодлогын цөмд байгаа. Тэгэхээр та сая хэлж байгаа л да малчтын тэтгэврийг жилиг бас 1 жилиг 1.2 болгож нэмэгдүүллээ гэж. Тэгвэл насны хязгаарлалт өөрчлөлт орсон уу?
Тэгээ ажилласан жилийг бид нэр нэмэгдүүл ингэж тооцоод ирэхээр ерөнхийдөө бол эмэгтэй 50 настай, эрэгтэй нэг 55 настайгаа дэвтгэр тогтоолох эрх үүсэх боломж үүсэж байгаа. Эрх үүсэх боломж. Яагаад гэвэл өнөөдөр албан хаагч гэж бид нар ярьдаг имж багш захиргааны ажилчин эсвэл бизнес эрхэлж байгаа хүмүүс те. Тэр албан хаагч нар бол ерөнхийдөө бол жилийн 140 хоног 5 хоногийг дунджаар амралтаа байдаг. Нэгс нь хагас өдөр бүтэн өдөр амархаар бол ингээд 104 хоног болчдөг. За тэрэн дээр нэмээд бол ээлжийн амралт тийм ээ. Хуулиар заагдсан одоо наадмын 5 хоног ч гэдэг юм уу тийм цагаан сарын 3 хоног амралтуудад тооцоод үзэхээр ер нь дунджаар нэг албан хаагч бол 145 хоног амарч байгаа. Тэгэхээр малчид бол амарна гэж байхгүй шүү дээ. Энэ утгаараа малчдын жилийг нэмэгдүүлэн тооцох үндсэлтэй байна гэж бид харж байгаа. Дээрээс нь яг тэтгэврийн зөрүүний асуудлаар хөдөө орон нутгийн малчид их ханддаг гомдол санал гаргадаг шүү дээ. Энэ тал дээр бас. Тийм малчдын өнөөдөр манай малчдын нийт малчдын бол 8% нь л нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж байна л да. Нийгмийн даатгалын шимтгэлд төлөхгүй байгаа учраас тэтгэвэр тогтоолгоод ирэхээр хувь тэнцвэрсэн тэтгэвэр тогтоологдоод ойролцоогоор тэтгэврийн хамгийн доод одоо тэтгэвэр авдаг. Энэ нь эргээд малчдын амжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Өнөөдөр мал аж ахуйн салбар дээр ажиллаж байгаа хүмүүсийн шууд мөнгө орлого үндсэндээ малын гаралтаа түүхэд малаас л хамаарж шít. Гэтэл сүүлийн үеүүдэд малчтын шууд мөнгө орлого болдог, тэр өрхийн орлого болдог, ноос ноолорын үн, тийм ээ, арь ширний үн, махны малын үн шууд унж байна. Энийгээ дагаад малчт бол бэлэн мөнгөний хомсдолд орсон. Энэ хавар харин одоо жоохон ноолор нэг 60 гарантай гарч ах шиг байна. 60 гаруй мянган төгрөгтэй гарч байна. Тэгээд энүүгээрээ бол ноолорын цаг эхэлж байгаа учраас араа одоо нэг сэрэх болов гэж тийм ээ. Гэхдээ цаг хүндэрсэн газруудад бас тижээлийн нэлээ өөртөө цагаан сар ихэд нэлээ өөрт савьсан ийм хүндрэлүүд байна. Тийм учраас яг хөдөө орон нутгад яваад малчтын амьдралтай танилцаад ирэхэд бол малчтын нийгмийн хамгаалал руу чиглэсэн тодорхой бодлогуудыг тусгаалan авах зайлшгүй шаардлагатай. Малчид бол нүүдэлчдийн соёл иргэншлийг энэ одоо тархаа батархаа байгаа энэ томоохон газар нутгийн минь хамгаалж байгаа нэг гэсний байнгын одоо харуул цууж байгаа занг шиг л хүмүүс шүү дээ. Тийм учраас бид нар энэ бүгдөө хотод бөглөрөөд бүгдөө хотод ингээд цуглараад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бол малчит руу чиглэсэн бодлогыг бол Монгол Ардын нам өмнө нь авч ирсэн цааш манай намын бодлогын цөмд байна гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгэхээр та бол хөдөө орон нутагт нэлээд малчтай ажилласан улсын хурлын гишүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр яг энэ нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх талаар бас хөдөө орон нутгийн малчид ард иргэд маань хэр мэдээлэлтэй байдаг юм бол энэ талаар ерөн сурталчилгаа дутмаг байгаа юм болов уу гэж ажил хийх. Яг үнэн хөдөөгийн малчтад нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжийг нь бид нар хуулиар бас нээж өгсөн байна гэж. Тийм учраас бас нэр бүхий гишүүд хамтраад 5 хуулийн төсөл өргөн барьсан байна. Тэр 5 хуулийн төсөл дотор агуулга нь юу байгаа вэ гэхээр нэгдүгээрх нь бол ерөөсөө 90 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлээ та төлөөгүй бол түүнийг нэг удаа нөхөн төлүүлье. Боломж олгоё. Одоо 90 оноос өмнөх нэгдэл сангийн аж ахуйд ажиллаж байсан малчид бол өөрсдөө тэр хуулийнхаа дагуу явдаг байсан. 90 оноос хойш хувьд мал хувь шилжсэнээс хойш бол одоо нийт малчдын 8% нь л төлсөн бусдын төлөөгүй байгаа. Хоёр дахь асуудал бол малчид бол банкны орлоготой бас иргэд биш ээ. Тийм учраас малчдын одоо орлого олдог үе хизээ байдаг вөхөр 4-5 сард ноолор өгөхээр нэг орлого олж байна. Гайгүй орлого, тийм ээ тогтмол орлого. За 11 сарын эсвэл 12 сарын ихээр иж шолоо хийгээд арь ширээ өгөхөд бас нэлээд боломжтой орлого олж байна. Тийм учраас малчтад нийгмийн даатгалын шимтгэлээ албан хаагч сар болго улирал болгон төлөөд байхгүйгээр жилд 2 удаа одоо төлөх боломжийг нээж өгсөн хуулийг санаачилсан. Тэгээ энэ хууль батлагдах юм бол малчтын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт нэмэгдэх байхаа гэж бодож байна. Тэгэхээр одоогийн хаврын чуулганаар энэ хууль батлагдах болов. Цөөнх байгаа учраас яг хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө их хурлын хугацаа их багасж байна. Энэ удаагийн бүр их дуусах төгч байна. Тэгэхдээ бид нар аль болох одоо иргэдийн нийгмийн асуудал, нийгмийн хамгааллын асуудалтай холбоотой иргэдэд чиглэсэн хуулиа батлая гэдэг санаачлал гаргаж байгаа. Харамсалтай нь сонгуулийн хууль болон бусад улс төрийн агуулгатай хууль илүү орж ирээд байна л да. Улс нь уул нь иргэдийн амжиргаанд хэрэгтэй, амьдралд хэрэгтэй тэр хууль руугаа илүү төлөв анхааруул шаардлага байна гэж бид харж байна. Тэгэхээр дараагийн бас улсын хооронд яригдж байгаа нэг томоохон асуудал нэг бол яхааргүй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид за багассан явдал Монголын эдийн засгийн хямралд ихээхэн нөлөөсөн гэж яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр гадаад хөрөнгө оруулалт гэхээр уул уурхайн чиглэлд гол хөрөнгө оруулалтууд их хвчлэн яригдж байгаа. За тэгээд зохистой ажиллаж чадвал за альж улсад гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй ер нь бол олон улсын туршлагаас харахад хэрэгтэй байдаг гэдэг. Яагаад төр засаг улсын хурал за энэ гадаад хөрөнгө оруулалтыг ер нь татаж чадахгүй. Энийг та ер нь юу гэж харж байгаа? Ер нь бол бизнес хөрөнгө оруулалт өөрөө ихтгэл дээр л тогтдог.
хүн зээл авсан ч гэсэн банк тэр хүнд итгэл байгаа учраас энэ хүн эргээд төлж чадна гэдэг итгэл үүсэж байгаа учраас зээл болгож байгаа. Хөрөнгө оруулагч хийж байгаа хүн бол буян хийх гэж баг ирэхгүй Монголд. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагч нар бол оруулсан 10 төгрөгөө 12 төгрөг болгож авах зорилготой ирж байгаа шүү дээ. 15 төгрөг болгож авах гэж. Тэр утгаараа тэр ашигын хойноос ирж байгаа. Энэ өөрөө нийгмийн харилцаа. Энэ утгаараа тэр хүмүүст хамгийн одоо өсөж байгаа тэр таатаа нөхцөлийг бүрдүүлээд харилцаа ашигтай хамтын ажиллагаа гэдгийг өрнүүлэх хэрэгтэй. Нэгснээ та 5 төгрөг хожиж байгаа бол би ч гэсэн 5 төгрөг хожоод үлдэх хэрэгтэй шүү дээ. Тэр утгаараа хөрөнгө оруулагч нар нэгдүгээр итгэл байдаг. Харамсалтай нь 12 онд гарч ирсэн засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг байхгүй болгосон. Зарим нь барьж хорьсон, шороо оронд хийсэн, хүчний байгууллагаар дарамтлсан, татврын асуудлаар дарамтлсан, их олонтой ширээн дээр сууж асуудлыг яриаггүй, хоёр тийшээ харсан, хевлэр байлдсан. Тэгээ энэний эцэст нь бол хэн хохирсон гэвэл Монгол хохирсон. 11 он 10 онд Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт 4.3 тэрбум доллар болж ирсэн. Нэгснээ жилдээ 4 тэрбум долларыг бид нар гаднаас тэр хүн эрсдлээ хүлээгээд төрд ямарч ачаалгүйгээр төсөвтөр ямарч ачаалгүйгээр оруулдаг байсан. Энэ хэрээрээ тэр орж ирсэн доллар бол Монголд орж ирээд ажлын байр бий болгодог, Монголд орж ирээд тэр зах дээр зарагдж байгаа бараа зарагддаг, Монголд орж ирээд тэр хөдөөгийн малчны, малын, махны үн болоод явдаг байсан. Харамсалтай нь 12 оны засгийн газар гарч ирсний дараа эхлээд 2 хөрштөгөө муутсан. 2 хөрштөгөө муутсанаас болоод тухайн ерөнхий сайдыг 2 хөрш хүлээж авахгүй хэмжээндээ хүртэл харилцаа муудаж байсан. Энээс шалтгаалаад 2 хөршөөс ирсэн дэмжлэг байхгүй болсон. 3 дахь хөрш гэж бид нар ярьдаг барууны хөрөнгө оруулагч нартай хуулийн докторгүй байдлаас болоод гарсан. Хуулийн докторгүй байдлаас болоод ерөөсөө л хөрөнгө оруулагчдын дотоодын ч вэ гадаадын хөрөнгө оруулагч нэг зүйлийг хүсэж байгаа. Тэр бол доктортой байдал. Тодорхой өнөөгийн хууль эрх зүйн орчин дээр өнөөдрийн татврын орчин дээр тэр бизнес эрхлэгч тооцоогоо хийгээд орж ирж байгаа байхгүй. Би энэ бизнесийг хийгээд 5 жилийн дараа ийм ашиг авах юм байна, 10 жилийн дараа ийм ашиг авах юм байна. Гэтэл нөгөөх нь 5 сарын дараа 5 хоногийн дараа өөрчлөгдчихөөр за ийм ойлгомжгүй газар орж хөрөнгө хийх юм байх үү. Тэгээ гараа авчиж байгаа. Тийм учраас хууль эрх зүйн орчны доктортой байдал бол, бодлогын доктортой байдал бол, хүний нөөцийн доктортой байдал бол энэ гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг суур зарчим юм. Тийм учраас энэ суур зарчмыг хэрэгс хэрэгэхгүйгээр бид гадаадын хөрөнгө оруулалтыг татчих чадахгүй. Өнөөдөр бол үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалт 0 байна. Гадаадын хөрөнгө оруулалт энэ дотоод гадаадын хөрөнгө оруулалт 0-чгаар яадаг юм бэ гэхээр улс чинь бол нэг амьд организм шиг юм Монгол улсын эдийн засгийг нэг хүнээр бодох юм бол бид нар жилдээ Монгол улс бол доорож нэг 2 тэрбум доллар багаар бодоход чадвал 3-4 тэрбум доллар энэ эдийн засагт гаднаас орж ирж иж толгойн нэргээд очихгүй хүн сэхэнд орчихгүй хүн шиг энэ эдийн засаг гэдэг хүн чинь явдаг байхгүй явах хэвээр. Гэтэл өнөөдөр тэр аяг нь ямар юугаар нөхч юм гэхээр гаднаас өрзөөл тавьж нөхч байгаа байхгүй. Нэгэсний гаднаас ингэж өрзөөл тавьж энэ долларыг оруулж ирэхгүй бол долларын ханш шалга болоод өгнө. Дээрээс нь нөгөө эдийн засаг гэдэг хүн чинь өнгөрж очиж сэхэнд орчихно. Тусал залгуудад очиж. Тийм учраас өнөөдөр бол толгойн нэргээд араа очихгүй хүн шиг алхаж чадахгүй зогсож шít. Алхаж чадахгүй. Яг л толгойн нэргээд цуснд багтацсан. Энэ утгаараа бол бид нар энэ гадаадын хөрөнгө оруулалтыг зөв зохистой харилцаа ашигтай байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын итгэлийг сэргээх хэрэгтэй. Энийг дагаад эрх зүйн орчин, хуулийн бодлого, хүний нөөцийнхөө бодлого доктортой байх хэрэгтэй. Гадныхантай хэлсэн бол ярьсан бол хэлсэндээ байх хэрэгтэй. Энэ зарчмуудыг төрийн бодлоготой бид нар ягштал хэрэгжүүлж эргэж энэ асуудлууд сэргэж ирнэ л гэж бодож байгаа. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд доктортой байдал чухал гэж та хэлж байна. Тэгэхээр энэ доктортой байдлыг бас зарим хүмүүс ингэж хараад байгаа юм л да. 2012 оны засгийн газар гарч ирснээр энэ доктортой байдал үгүй болсон гэж байна. Энэ нь бас яг намуудын жалга давны үзэлтэй холбоотой гэж бас ярих хүмүүс зөөнгөө байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа? Жишээлбэл Монгол Ардын ном бол яг сөрөг хүчин болж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг бас жалга давны үзэл гэж тодорхойлох хүмүүс байна л да. Тийм улс төрийн номууд хин нэгэн засгийн эрх барихаас болоод төрийн бодлого савлдаггүй баймар байгаа юм. Уг нь баймар байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр энэ өнгөрсөн жилүүдийг харахад бол аль нэг улс төрийн гарч ирэнгүүтээ өмнөх улс төрийн хүчний явуулж ирсэн, өмнөх засгийн газар явуулж ирсэн бодлогын залгамж чанар алдагдаж байна. Тэнд асуудал мэдээд явж ирсэн мэрэгчлээ хүмүүс ажилласаа халагдаж байна. Өмнө хэрэгжижсэн олон бодлогыг тодорхой эдийн засгийн, бизнесийн, улс төрийн бүлэглүүдийн зориултаар өөрчилж байна. Одоогөр сүүлдээ бол энэ намын дотоод хагарал нь Монголын төрлөө үсэрж байна. Монголын төрийн бодлого үсэрж байна.
Тэр утгаараа бол Монголын төрийн бодлогыг доктороо болох нэг үндэс баг. Ерөнхий сайд нь гарч ирээд нэг мэдээлэл хийдэг. Маргааш нь их хурлын дарга нь гарч ирээд намын дарга гарч ирээд өөр мэдээлэл хийдэг тийм ээ. Энээс эхлүүлээд энэ бид нар энэ гадаад дотоод бодлого дээр бол Монгол гэдэг нэг айл байхгүй юу? Энэ Монгол гэдэг нэг айл байгуулгаас тэнд ардын намын Монгол, ардс намын Монгол гэж байхгүй шүү дээ. Тийм учраас Монгол гэдэг нэг айлын бодлогыг авч явж байгаа төр зүтгэж байгаа хүмүүс Монгол төрийн бодлого доктортой байх хэрэгтэй гэдэг зарчим дээр хатуу зогсох хэрэгтэй. Энэ зарчим шаажтай хадгалагдахгүй бол Монголын эдийн засгийн байдал сайжрахгүй. Нэгсэн засаглалаа сайжруулж иж энэ эдийн засаг сайжирна, бидний ард иргэдэд амьдралч эргэж тэгшэрнэ. Тэгэхээр саяханаас Монгол ардын хувьсгалт намыг Монгол ардын нам руу гүйлэхгүй тулд ардчлан намынхан байнгын ороогоор энх баярыг өршөөх тогтоолын төсвийг нуугдсаар хилэлцүүлж дэмжлээ гэсэн. Та энэ тал дээр ер нь яг улс төрчмийн хувьд ямар байр суурьтай байгаа юм? Энэ асуудлаар. Монголын төрийн эрх барихтын байгууллага парламент хэн нэгэн хүн зориулж хууль гаргадаг байж болохгүй. Тэр тусмаа хуулиар зохицуулагдсан юмыг тогтоолоор засварлаж бүр болохгүй. Улс төрийн нэг удаагийн сонгуульд ялахын тулд ард иргэдийн толгойг таргуу гонож ярьдаг да. Буруу мэдээлэлээр хангахын тулд төрийн эрх барих жага олонхороо хүч төрж асуудлыг шийдэж болохгүй л гэж харж байгаа. Тийм учраас энэ тогтоолын төсөл явж байгаа гэсэн манай банкаар бол ордог, би тэр банкаар байдгүй л дээ. Тэгэхдээ энэ тогтоолын төслийг харахад бол хүн чиглэс ийм бодлого явж болохгүй. Ерөөсөө өнгөрсөн жил ингээл өршөөлийн хууль гээл баахан төрийн нэрийн өмнөөс, ард түмний нэрийн өмнөөс байгалийн баялгаа барьцаалж агаад баахан гадны зээл авчдаг. Тэр зээл авсан зээлээ буруу солгоогүй цацаад бөөн хөрөнгө мөнгөний асуудал үүсчдэг. Тэгэнгүүтээ тэр хүмүүсээ өршөөлийн хууль гаргаад өршөөчдөг тий. Эсвэл улс төрийн сөрөг хүчний юм уу улс төрийн нэг намаа дарахын тулд дотроос нь хагалдаг. Тэгээд бусад улс төрийн хүчнүүдийг өөрдөө татахын тулд хууль гаргадаг ийм замбраагүй бөгөөд ойлгомжгүй байдал нь Монголын төрөг муухай харагдуулж байгаа. Би бол ардсан нам эрх баригч нарт төрөг муухай харагдуулдаг энэ үдлээ болооч л гэж байгаа. Яг тэгэхээр ард түмэн дөнгөө тавих хугацаа ойртож байгаа. Та нар яаж ч одоо ийм буруу үйлдэлээ нуун дарагдуулаад ард түмнүүдэнд бүх зүйл ил байгаа. Тийм учраас ард түмэн 50 дөнгөөл тавина гэж харж байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болохоор энх баярыг өршөөх тогтоолын төслийг одоо энэ 7 хоногт улсын хурал хилцэх гэж байна гэсэн мэдээллүүд явагдаад байгаа. Тэгэхээр улсын хурал хууль баталдаг болохоос яг тэр хуулийг давсан тогтоол юу н гаргадаг юм уу? Яг анхудаа ийм одоо зарчимгүй зүйл орж ирж байна. Гэхдээ энэ удаагийн хилцэх жагсаалтанд өнгөрсөн 7 хоногт бол байгаагүй. Тэгээ энэ 7 хоногт орж ирэх хэсгийг одоохор мэдэхгүй байна. Яг тэгэхээр маргааш нэгдсэн хуралдаа оролдоод 4 дахь өдөр дахиад 4-5 дахь хуралдах юмны хилцэх асуудлын жагсаалт даргын зөвлөл оруулж ирэх гэсэн одоогор оруулж ирэх байна. Тэгээд бас нэг юм хардлага яриа гарсан байсан л да. Монгол ардын хувьсгалт нам хэрвээ Монгол ардын намтай эвсэх юм бол Монгол ардын хувьсгалт намын дарга эвслийн дарга болно. Энх баярыг эвслийн дарга болно гэсэн учраас бас Монгол ардын нам Монгол ардын хувьсгалт намтай эвсгээс бас зайлс хийж байна гэж. Тэг яг энэ Монгол ардын намын зүгээс Монгол ардын хувьсгалт намтай энэ удаагийн сонгуульд хамтарч оролдъё гэдэг чин гэрэмлэлтэйгээр хамтарч ажиллах олон арга хэлбэрийг бид нар сөвөгчилсөн. Өдөр зөвлөрийн асуудал олоода ирсэн би өдөр зөвлөлийн гишүүн. Эх орончдын баяраа хүртэл энэ сүүлд байгуулагдсан шинэ улс төрийн хүчнтэй бид нар хамтарч тэмдэглэсэн. Бид нар бол 92 жилийн түүхтэй улс төрийн хүчин. Монгол ардын хувьсгалт нам бол өнөөдөр 5-6 жилийн түүхтэй улс төрийн хүчин. Тэгэхдээ бид нар том эрх ашигын төлөө улс орны нийтлэг эрх ашигын төлөө за тодорхой хэмжээгээр манай хоёр намд байж байгаа ахмадуудын санал хүсэлтийг үндэслээд ер нь бол эх орончтойгоо өдрийг хамт тэмдэглэсэн, намынхаа баярыг хамт тэмдэглэсэн. Ажлын хэсэг байгууллагууд 10 гаруй удаа хилцээрд орсон. Хилцээрийнхаа дүнг нэгтгэхэд цаасан дээр санамж шиг болгосон. Тэгээ бид нар баг хурлаа оролдуулсан. Асуудлыг хоёр талдаа яриад баг хурлаараа ороод эвсэх байх гэж бид чин ирмэлзэл итгэлтэйгээр баг хурлаа оролдуулсан. Харамсалтай нь хилцээ ярьсан зүйлээ газар дээр нь өөрчлөх гэж оролдсон. Бид нарыг цаг хугацааны хувьд хуулийн хүрээнд Монгол ардын намыг сонгуульд оруулахгүй байх тийм алхам руу бид нарыг түлхсэн. Бид нар араа тийм муухай санаа, тийм атга үйлдэл гаргана гэж бодоогүй. Тэгээ бид нар намынхаа баг хурлыг зогсоож байгаад өдөр зөвл дахиж оролцсон. Намынхаа удирдлагатай уулзалт хийлгэсэн. Тэгээд эцсийн дүндээ бол бид нар хуулийн хугацаанд хорны
12:00-д хаагдах байсан. Тэгээ бид нар хуулийн хугацаанд баригдаад асуудлаа шийдээд явсан. Тэгэхээр хувьсгалт намын зүгээс болохоор тайлбар ихтэй тэгээд байгаа шүү. 4-р сарын 29 хүртэл бидэнд хугацаа байна. Дахиад эвсгэд биднэрт цаашдаа хугацаа байна гэж тайлбарлаад байгаа. Яг 4-р сарын 20-нд аудитын газар мөрөө хөтөлбөрөө хөргүүлсэний дараагаар за 29-нд болохоор эвсэх шийдвэрээ сүүлд нь гаргаад өчөж болдго юм уу? Болохгүй л дээ. Сонгуулийн хуулиар. Сонгуулийн хуулиар болохгүй. Сонгуулийн хуулиар 29-ний өдөр үндэсний аудитын газраар дүгнэлтээ гаргуулсан мөрийн хөтөлбөрийг сонгуульд оролцох хүсэлттэйгээ хамт сонгуулийн ерөнхий хороонд өгнө гэж байгаа. Тэгэхээр 29-ноос өмнө бид нар үндэсний аудитын газраар өөрийнхөө мөрийн хөтөлбөр дээр аудит хийлгүүлэх болж байгаа юм. Тэгэхээр аудитын байгууллага энэ жилийн сонгуулийн нөхцөл байдлыг дүгнээд бид нар бол 20-ны 17 цагаас өмнө л авсан мөрийн хөтөлбөр дээр аудит хийх нэ. Ягаад тэр хүн хүчний хувьд нөөц бол цаг хугацааны хувьд бид нар энээс хойш авсан мөрийн хөтөлбөрт одоо дүгнэлт хийж чадахгүй нэ. Энд чинь сонгуульд орж байгаа 30-аад байгууллага байна шүү дээ. Дээрээс нь бий дааж байгаа хүмүүс байна те 70 хэдэн. Тэгээ энэ бүгдийг ингээд бүх хүмүүсийн энэ эдийн засгийн тооцоо судалгаан дээр ажиллахаар энэ төрийн байгууллага нь өөрөө ийм шийдвэр гаргацсан. Сонгуулийн ерөнхий хороо 19-ний өдөрт багтаад та нар асуудлаа шийдэн шүү гэдэг бас бичиг ирүүлсэн. Тэгэхээр бид нар бол хуулиар заагдсан эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын шийдвэрийг дагахаас өөр гарцгүй тийм ээ. Энэ утгаараа бол бид нар энэ хуулийнхны хугацаанд бүгдийг хамжуулсан. Би юу гэж бодож байгаа вэ гэхээр бид нарыг 29 гэж хүлээлгэж яагаад тэгээд 29-нд бид нар аудитаар батлагдаагүй, аудит хүлэмжшээрээгүй мөрийн хөтөлбөртөө очих юм бол бид нар сонгуульд оролцож чадахгүй ийм нөхцөл байдал үүсэх байсан. Би зүгээр Монгол Ардын хувьсгалт намынхныг хараад тэгж бодсон гэж бодохгүй байна. Араа би өөр намтай нийлж ардын намыг сонгуульд оруулахгүй байх алхамд орооцолцсон гэж бодохгүй байна. Гэхдээ ийм зүйл рүү цаг хугацааны хувьд бид нар шахсан. Тэгээд бид нар өөр байсан бүр эрхийнхаа өрөөнд намын бахуулаараа асуудлаа шийдсэн. Тэгэхээр хувьсгалт намын хийж байгаа тайлбар нь болохоор яг 20-нд 2 нам аудитаар мөрийн хөтөлбөр оруулсан тохиолдолд 29-нд бол нэгдэж болно гэж тайлбар хийгээд байгаа. Тэр нь бол яг буруу сурталчилгаа хийгээд байгаа гэсэн үг. Мөрийн хөтөлбөрийн сонгуулийн хуулинд нэг л заалт байгаа шүү дээ. Эвслийн мөрийн хөтөлбөр гэж байна. Хэрвээ та аудитэд эвслийн мөрийн хөтөлбөр өгсөн бол тэр эвслээрээ л явна. Та аудитэд намын мөрийн хөтөлбөр өгсөн бол намын мөрийн хөтөлбөрөөр л явна. Аудитэд намын мөрийн хөтөлбөр өгчөөд 29-нд эвслийн мөрийн хөтөлбөр болгож болохгүй л гэж байгаа. Тэрэн дээр нь тодорхой тайлбар өгч байгаа. Тэгэхээр Монгол Ардын намын хувьд за Монгол Ардын хувьсгалт намтай эвснэ гэдэг мөрийн хөтөлбөрт арай өөр төлөвлөгөө ер нь байсан уу? Яг эвсэхгүй гэдгийг мэдээд мөрийн хөтөлбөрөөр боловсруулаад төрүүлээд өгчлөө гэж мэдэгдээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг мөрийн хөтөлбөрийн хувьд гангасан. Мөрийн хөтөлбөрөө бид нар бол намын баг хурал зогсоож агаад бид нар хүлээж ирсэн л да. Тэгээ уул 3 цаг гэхэд хоёр талдаа шийдээ эцлэе гэж бид нар бичиг болсон байсан. Тэгээд 18 цаг буюу 3 цагийн дараа Монгол Ардын хувьсгалт намаас тухайд бичиг ирсэн л дээ. Өдөр зөвлөдөр тэрний өгсөн гэхээр бид нар сая дангаараа мөрийн хөтөлбөрөөр баталчлаа. Одоо та нартай эвсэх юм а дахиж нөгөө эвслийн хоёр дундаа байгуулсан гэрээнийхээ асуудлыг зарим зүйлийг өөрчилж ярья гэдэг. Хуулиараа мөрийн хөтөлбөрөөр баталчвал бид нарт эвсэхгүй гэдэг юм хаагдчихж байгаа. Дангаараа мөрийн хөтөлбөр баталснаар хаагдчихж байгаа. Нэгснээр тэднийх ойролцоогоор 3 цагийн үед 15 цагийн үед мөрийн хөтөлбөрөөр баталчаад бид нарыг хүлээлгэж байгаа. Бид нар бол тэд нар хүлээгээд байсан. Тэгээд 16 цагийн үед бол бид нар мөрийн хөтөлбөрөөр батлаагүй байсан. Тэгтэл тэднийх дангаараа баталснараа бид нарт эвсэхгүй гэдэг бол хууль зүйн хүрээнд бол шийдвэрлэгдсэн байсан. Ойлгомжтой асуудал болсон. Тэгэхээр сонгуулийн тухай хуулийн талаар одоо яриагаа үргэлжлүүлээ л да. Тэгэхээр урд нь бол ардчилсан нам можиртаар биш за пропорционал системээр сонгуул явуулахыг эрмэлздэг дэмждэг байсан. Тэгтэл за энэ пропорционал буюу хувь тэнцвүүлсэн энэ сонгуулийн хуулийн үндсэн хуулийг зөрчиж байна гэд үндсэн хуулийн эцэс дунд суудлын хурлаа хуралдуулаад бас улсын хурлаар хэлэлцэх нь тодорхой болчлаа. Энэ хууль бус гэдгийг бас улсын хурал хүлээн зөвшөөрчлөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр урд нь мөнгөний сонгуул гэдэг байлаа шүү дээ. Ардчилсан нам бол можиртаар системийг. Тэгээ яагаад гинт одоо тойргоор шууд сонгохыг шууд хүлээн зөвшөөрч дуугаад хүлээн зөвшөөрсөн юм болоо. Тэгэхээр ер нь тойргоор явах нь бол одоо л тодорхойлчих шиг болоо тийм ээ. Улсын сонгуул. Яг хөө манай сонгогчдод аль улс төрийн хүчин юу ярьж байна? Ямар улс төрч
юу хийж байна гэдгийг анализ хийж агараа л гэж хүсье. 6 сарын өмнө ардчилсан намынхан сонгуулийн хууль хэлцэж явах хүрээнд Монгол ардын намаас жагсаалтыг болволий ард иргэдээс шууд сонгогддог мажоритар тогтолцоог авъя гэж тухайн үед манай нам санаачлаг гаргаж байхад ямар тайлбар хэлж илаа тийм ээ. Одоо яг тэр тайлбар хийжсэн хүмүүс өнөөдөр камерын өмнө суугаад ард иргэдэд бас юу гэж тайлбарлах нь хэдүүлээ харъя тийм ээ. Нөгөө талдаа би бол энэ үндсэн хуулинд ер нь бид нар нэг өөрчлөлт хийхгүй болохгүй юм байна л гэж хардаг хүн. Манай энэ бол батлагдсан үндсэн хууль бол маш сайн үндсэн хууль. Өнөөгийн 25 жил нийгмийн харилцааг сайн зохицуулсан хууль. Гэхдээ цаашдаа Монгол улсыг энэ шинэ одоо хөгжлийн замд ороход Монгол улсын ард иргэдийн цаашдаа олон асуудлыг шийдвэрлэхэд бол ялангуяа энэ үндсэн хуулинд бол би шинэ үндсэн хуулийн тухай яриаггүй. Зүгээр үндсэн хуулинд ялангуяа төрийн байгуулалттай холбоотой хэсэг дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна. Болоод Монгол улс цаашдаа 2 тангамтай парламентын хэлбэрлэлөө шилжих. Цаашдаа Монгол улс сонгодог парламентын зарчим руугаа явах. Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдлийг шилжүүлэх. Ийм тодорхой өөрчлөлтүүдийг хөдөө орон нутагт ард иргэдийн улс төржээд байгаа энэ орон нутгийн байгууллагуудыг цаашдаа улс төрийн байгууллага биш, иргэний байгууллага болох, олон түмний төлөөллийн байгууллага болох чиглэл рүү бид нар цаашдаа энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой байна. Тэгэхгүйгээр үндсэн хуулийн зэц нэг асуудлаар 2 өөр шийдвэр гаргаж л байдаг, тийм ээ. Ирэх барьж байгаа улс төрийн хүчин нь судалгаа хийж үзээд хөдөө гадуугаар явж үзээд намын ирээднэг нь маш муу шалан дээр унаад болцохоор нь хүн сонгодог тогтолцоо руу 2-3 одоо сонгуул болгож байгаад 2-3 7 хоног дутуу байхад тэр лөө алхачил байдаг тийм ээ. Ийм олон замбраагүй байдал нь өөрөө Монгол улсын төрийн үйл ажиллагааг бас ойлгомжгүй байдалд оруулж ийн л да. Тэгээ энэ бол яг уу ард иргэдийн хүсэн хүлээж байгаа тэр чиглэл рүү явлаа. Би бол ард иргэд сонголт хийх энэ 6 сарын 29-нд сонгуул болдгоороо болоосоо гэж бодож байгаа. Тэр сонгуулийн хүрээнд энэ хуулийг зэгцлээд тэгэл явах байх л та. Тэгэхдээ зарчим нь бол буруу л явж байгаа. Нэг улс төрийн олон судалтай гэдгээр парламентод олонхын коноптой байгаагаар далимдуулаад өнөөдөр нэг зүйлийн хууль гаргадаг. Тэр нь өөрийнх нь намд ашиггүй болоод ирэхээр дахиад өөрчилдөг. Ийм л хэлбэр рүү орж шít. Тэгээ магадгүй 29-ний санал хураалтаас өмнө дахиад өөрчилж магадгүй шít. Энэ эрх хөрөгч нарын ёстой нэг тийм барьцгүй үйлдэл, барьцгүй үг яриа, барьцгүй алхмын нэг илрэл гэж харж байгаа. Тэр хоёулаас энэ сонгуулийн хуулийн талаар хэсэг хугацаанд завсарлаад эргээд бас энэ талаар дэлгэрүүлээд ярилцъя. Тэгэхээр үзэгчдээ миний Монгол нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор улсын их хурлын гишүүн Содбаатар оролцож байна. Хэсэг хугацаанд завсарлаад эргээд ярилцлага үргэлжлүүлье. Үзэгчдээ миний Монгол нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор улсын их хурлын гишүүн Содбаатар оролцож байна. Тэгэхээр бид бас яг өнөөдөр ард иргэдээс 2016 оны сонгуулийн талаар хэр мэдлэгтэй байгаа талаар нь бас яриа авсан байгаа. Тэгэхээр энэ яриаг үзээд эргээд ярилцъя. Сонгуулийн талаар одоохондоо сайн мэдээлэл байхгүй л. Мэдээлэл яг тав гарцсан юм биш шүү дээ. Тэгээ товыг л мэдчихэж байгаа. Би ЭБС-ийн багш тэгээд тэр товыг л харсан л та. Мэдхгүй одоо тэр сонгуулийн системийг сайн мэдхгүй шүү. Нэгт хоёрт гэвэл одоо яг ингээ нэр сонгогдоод тэндээсээ шилд сонгож байгаа шүү дээ. Яг тийм л систем байгаад байна шүү. Тэгэхээр мэдхгүй би. За тэгэл одоо нэг сонгуулийн сурчлах ил далд хэлбэрээр ямар нэгэн байдлаар бол эхэлсэн байна. Яг хуулиараа бол эхлээгүй байгаа. За тэгэл за ер нь л бол нэг тиймэрхүү л мэдээлэлтэй байна да тий. Тэр орон нутгийн сонгуульд бас болох гэж байгаа талаар мэдээлэл байгаа юм. Мэдээлэл байгаа. Тий. Ямар ч нэг сонгуулийн хуульч хамтдаад шинэ сонгуулийн хууль гарцсан. Тэрнийхээ дагуу 2 сонгуул хоёул хамтдаа болно. Тэгээд хамгийн их шүүгж байгаа юм нь одоо өнөөдөр намын жигсаалтал баг шивдэ. Тэр нь тэгэл ер нь яг хэвдээ зөв шүү. Энгийн ойлголтын түвшний пропорционал мажоритар гэхэлэр чи
Мажоритарыг бол ихэнхдээ бид нар болохоор хүнээ харж өгнө гэж ойлгоод пропорционал нь болохоор намд өгнө гэж ойлгоод тэгэхээр ер нь бол бид нар ч мэдээж одоо намын цаана ямар ч хүн яаж гарч ирэх юм бидний шууд сонгуулийг бол нэг янзаар тайлбарлаж байгаа ч гэсэн миний хувьд бол шууд сонгуул гэдэг хүн шууд хүнээ сонгохыг бол би бас өөрөө тэгж ойлгох ёстой гэж үзэж байгаа. Яг хүмүүс янз бүрийн тайлбар хийж л байгаа юм л та. Шууд хүнээ сонгох нь бол зөв. Түүншил миний санал өгөөгүй өөр хин нэгэн итгээд намын нэрээр цаанаа гараад ирдэг бол энэ бол яавч байж болохгүй зүйл гэж бодож байна. Ямар ч сексур хурлын сонгуул болно шүү дээ. Орон нутгийг завсуулахгүй хойшлуулсан гэж сонссон шүү дээ. Ер нь тэгээ иргэдийн саналаар сонгох нь зүйтэй гэж бодож байна. Нэр дэвшүүлнэ гэдэг чинь жоохон иргэдийн саналд одоо нийцэхгүй янз янзын хүн гарч ирээд байгаа шүү дээ. Би тэгж л бодож байна. Ер нь нэг сайн мэдээлэл байгаа. Одоо л яг ингээд үйл ажиллагаа эхлэх байгаа юм шиг үлдэн шүү дээ. Мэдээлэл өгөөд. Тэгээ ямар ч ийсэн улсын хурлын гишүүдээ сонгоно. Тэгээ дараа нь ерөнхийлөгчийн сонгуул болох байх. Ер нь намууд өөртөө хүмүүсийнхаа ингээд нөгөө саналыг авчаад хүмүүсээ хуваарлна гэдэг нь нэг тийм оновчтой шийдэл биш юм шиг санагдчихэв. Яг гэх юм бол хүмүүс ингээд хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй танилцаад аль нь илүү оновчтой байна гэдгийг нь өөртөө сонгоод гаргаж ирсэн илүү биднэрт улс төрөдөө хэрэгтэй зүйл байх гэж бодож байна. Тэгэхээр ард иргэдийн хувьд болохоор дийлэнх нь яг жагсаалтаар сонгох нь ер нь буруу. Ер нь бол бид хүнстэй саналаа өгсөн илүү тодорхой ил байна гэсэн саналыг өгөөд. Таны хувьд бол яг энэ мажоритар пропорционал хоёр системийн ер нь аль нь илүү тохиромжтой гэж үздэг. Та бас өөрөө жагсаалтаар их хуралд орж ирсэн баг. Ер нь бол яг хөө дэлхийн өндөрлөгтөн бол одоогоор 3 хэлбэрээр л парламентаа сонгож байна л да. Нэг нь бол мажоритар буюу бид нарын 90 оноос хойш сая 12 он хүртэл тийм ээ 8 он хүртэл хэрэгжилжсэн энэ системээр буюу мажоритараар яг хүнээ сонгоод явдаг нэг систем. За нөгөөх нь бол пропорционал буюу намаа их сонгоод тэгэхээр нам нь бол дотроосоо одоо шааштай төр хэрэгтэй хүн гэж үзсэн хүмүүсээр нэг төвшүүлдэг энэ хэлбэр. За нөгөөх нь энэ хоёрын дундын хэлбэр буюу холимог хэлбэр. Тэгээ Монгол улс бол энэ холимог хэлбэрийг 12 онд авсан. Хууль батлагдсан хуулийн дагуу одоо бидний тодорхой гишүүд бол энэ жагсаалтаар сонгогдож гарч ирсэн. Тэгээ энэ тэр үеийн хөгжин төлбөр хууль өрөөнд л явагдсан асуудал шүү дээ. Ер нь бол ард иргэдийн дунд ингээд санал асуулга явуулаад иргэдийн дунд мэдээлэл аваад үзэхэд бол ер нь мажоритар буюу хүнээ сонгодог систем зөв юм а гэдэг хандлага байгаа. Саяны иргэдийн одоо зөвхөн иргэдийн дунд ч гэсэн тэр хандлага дамгаалж шүү дээ. Тэр утгаараа улсын хурлд Монгол ардын намын бүлэг бол яг хөө бид нар 12 оны өмнө бол мажоритар системийн сул талч бий, пропорционал системийн сул талч бий. Тэгэхээр мажоритар системийн сул тал нь юу байсан бэ гэхээр тодорхой одоо тойргууд дээр сонгогчдын санал хаягддаг. Тухайлбал 2000 онд Монгол ардын нам 72 суудлын авах үед бол нийт одоо сонгогчдын нэг 50 гаруй хувийн санал авсан байсан. Гэтэл тэр үед ардс нам нэг суудл авсан. Тэгэхдээ 40 гаруй хувийн санал авсан. Тэгэхээр тодорхой сонгогчдын санал хаягддаг. За ийм зүйл байна. Нөгөө талдаа бас тодорхой одоо хувь хүмүүсийн мөнгөний фактор их нөлөөлж сонгуульд. Тийм учраас мөнгөний факторыг багасгах ёстой л гэдэг ийм зүйл яригдаад тухайн үед ийм шинжилгээ хийсэн. Тэгээ энэ бол яг дуршаад үзээд амьдрал дээр хэрэгжүүлээд үзэхээр бас алдаа оноо байна. Тийм учраас нэг зүйлийг бид нар энэ сонгуулийн хуультай холбоотой ойлгох хэрэгтэй байна. Нийгмээр ялангуяа улс төрчдийн хүрээнд. Тэр бол сонгуулийн хууль бол сонгогчдын эрх ашигын төлөө байх хууль юм аа. Тэр бол нэг намын төлөө биш. Нэг хэсэг улс төрчдийн төлөө биш. Сонгогчдын төлөө энэ хууль гарах хэрэгтэй. Тэгэхээр сонгогчид үндсэн хуулиар олгогдсон төр барих эрхээ эдлэх боломжийг энэ хуулиар тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхээр сонгогч өөрийнхөө сонгогчийг төлөөлж бид нар төрд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар сонгогч өөрийгөө төлөөлж явуулах гэж байгаа. Тэр хэлбэрээ хүнээр дамжуулж явуулах юм уу, намаар дамжуулж явуулах юм, хүнээ сонгож явуулах юм гэдэг нь сонгогчдын асуудал. Тийм учраас аль нэгэн улс төрийн хүчин энэ одоо тогтолцоогоор явал манай намд ашигтай илүү судал авах болов тийм ээ. Эсвэл энэ сонгуулийн тогтолцоогоор явал би сонгогч болов гэхээсээ илүү энэ сонгуулийн хууль гэдэг бол сонгогчдын сонгогдох эрхээ эдэлж байгаа хамгийн гол одоо эрх юм аа. Төрийн эрхийг ард түмний мэдэлд байна гэдгийг хэрэгжүүлж байгаа үндсэн арга юм аа. Тийм учраас сонгуулийн хууль бол сонгогчдын эрх ашигыг дээдлсэн байдлаар гарах нь зүйтэй. Тэгэхээр үндсэн хуулийн цэц бол за яг 2012 оны сонгуулийн хуулийг үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоогод бас их хурал өргөн барьсны их хурал хүлээгээд авчихсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр та бас ямар байр суурь байгаа? Энэ өөрөө үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл мөн байсан уу? Яг үндсэн хуулийг хилцэж явах үед
тэр протоколд бол яг энэ холимог тогтолцоогоор явуулж болох юм уу? Энэ одоо үндсэн хуулийн заалт чинь цаана холимог тогтолцоо энэний цаана байгаа гэж ойлгож болох уу гэж тухайн үед тэр үеийн депутат Улаанхүү тийм асуудал гаргаад тэгээд үгүй гэдэг байдлаар санал хураалт явуулчихсан юм байна. Тэгэхээр нэгснээр тэр протоколын үндэслэх юм бол энэ одоогийн сонгуулийн хуулинд заасан эргэж шууд сонгоно гэдэг нь зөвхөн мажоритар гэж ойлгохдохоор протокол нь байна. Харьцуулсан бас харьцуулалт гэж байдаг тийм. Харьцуулсан одоо тэр судалгаа харьцуулсан үнэлгээгээр бол манайх шиг яг үндсэн хуулинд ийм үг өгүүлбэрээ заасан оронд пропорционалыг бас авсан тохиолдол бас байна. Тэгэхээр олон улсын жишгээр бол яг манайх шиг сууд сонгогдно гэдэг нь бол бид нар ч 28 нэр нь гарч байгаа шүү дээ. Сонгуулийн өмнө энэ 28 хүнээс сонгогдсон шүү гэдэг нэрийг нь хүмүүс мэдэж сонгож байгаа. Тэгээд намайг сонгож байгаа тийм. Тэгэхээр намаар дамжуулж энэ хийж байгаа тогтолцоо нь бол хуулийн хүрээнд бол энэ асуудлыг бол хоёр янзаар тайлбарлаж болж байгаа. Миний түрүүн нээлдэг тийм учраас ер нь цаашдаа бид нар энэ үндсэн хуулиндаа бол нэг мөр ойлголттой ийм үг хэлбэр оруулж авч дуусгах хэрэгтэй. Тэгвэл 12 онд энэ асуудлаар иргэн хандхад бол үнцүүл ширчээгүйгээл гарчиж байгаа. Нэг сард энэ асуудлаар иргэн хандхад бол асуудлыг үүсгэхгүйгээл гарсан байна. 14 онд энэ асуудлаар хандхад энэ бол үнцэн хууль ширчээгүй учраас маргаан үүсгэхгүй л гарсан байж байгаа. Нэгсний үнцэн хууль 3 удаа тэгээ гаргаж гаргаад сая бол үнцэн хуулийн цэцүүл энэ бол сонгуулийн хууль яасан яагаад тэгэхээр протокол нь тэр үеийн протоколыг аваад үзэхээр ингэж нэг мөр ойлгохоор протоколцсон байна гэдэг. Тэр үе одоо юу баталсан хуулиараа л явчихж байгаа байхгүй үнцэн хууль баталсан. Тэгэхээр бол одоо бол энэ бол ингээд дахиж бид нар маргаад авахгүйгээр үнцэн хуулийн энэ дээр бол цэг тавиад би бол цаашдаа мажоритар системийг аваад явах нь зүйтэй л гэж бодож байна. Тэгэхээр үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг улсын их хурал за хэрэг хүлээж авах юм бол ардчилсан нам за хотын төргөө Монгол ардын нам хөдөөгийн тойргийг нэмэхдээ ямар тохироо хийгдэх бол гэж бас ард иргэд харж байгаа. За хөдөө 18 хотод 10 тойрог гэж яригдж байгаа гэсэн. Энийг нэг нам юм уу нэг дарга бас шийдээд байж болно хэрэггүй юм байна. Энэ тойрог хаана хэдэн тойрог байх, хэдэн мандаттай байх уу гэдэг бол хоёр юмыг л үндэслэх хэрэгтэй. Нэгдүгээр бол хүн амын тоо үндэслэх хэрэгтэй. Хоёрдугаар орон нутаг орны зарчим үндэслэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ хоёр зүйлийг л үндэслэх явуучих хэрэгтэй. Өнөөдөр ингээд яг нийт газар нутгийн 3% дээр Монголын нийт сонгогчдын 47% Улаанбаатарт байрлаж байна тийм ээ. Гэтэл Монгол улс бол Улаанбаатар улс биш шүү дээ. Тийм учраас бид нар тэр баян үлгийн цаана хязгаард байгаа хүнч, доронтын зангэр хязгаард байгаа, хөвсгөлийн тэр таагд байгаа хүнч Монгол улс иргэн баггүй. Тэгэхээр тэр иргэдийн эрх ашгийг хангах үүднээс энэ нутгийн энэ факторыг бид нар нөлөөллийг авч үзэхээс аргагүй. Тэр хүмүүсийн төлөөлөл байх хэрэгтэй тийм. Энэ утгаараа бол энэ хоёр зарчмыг хоёулаа аваад үзэх юм бол энэ хоёрыг хоёулангийн коэффициент шилжүүлээд тодорхой ингээд аргачлалтай болчмоор байна. Тэгэхгүй ингээд нэг мандатын тоо гараад ирэх болгонд л сөрөг хүч нь илүү ашигтай болов ардчилсан намд илүү ашигтай, ардын намд илүү ашигтай гэж хэлж болохгүй шүү дээ, тийм. Энэ маш тодорхой тоон дээр тавиал бодцдог баймаар байна. Тэгээ ингээд зүгээр бодоод харахад бол бид нар өнөөдрийн энэ 28-ыг яг энэ коэффициентийн хуваалтаар ингээд бодоод үзэх юм бол энэ 28-ыг бид нар хуваах юм бол 20-ийн хөдөө 8-ийн хотод өмөр болчихж байгаа. Өмөр болж байгаа. Тэгээд магадгүй шаардлагатай гэвэл одоо хотыг 10 болгоод хөдөöг 18 болгодог ч юм уу. Тэгээ хүн амын тоо гэж яриад байна шүү дээ. Тэгээ ер нь цаашдаа бид нар энэ парламентод ард түмнээ төлөөж сууж байгаа энэ төлөөлөл дотор хөдөөгийн төлөөллийг багасгаад авах юм бол хөдөө явдаг ард иргэдийнхаа дунд ордог ажилдаг төрийн түвшээ багаснаа. Хөдөөгийн дуу хоол энэ парламентд сонсогдохоо болно. Өнөөдөр хүртэл энэ парламентод хөдөө аж ахуйг ярьдаг, мал аж ахуйг ярьдаг, малчтай ярьдаг хүн маш бага байна. Тэр хөдөөгийн амьдрал малын хотод байсан хүн маш бага байна. Тийм учраас сайхан яг хэл устай хүмүүс их орж ирж байна, тийм ээ. Өндөр боловсралтай хүмүүс бас байна. Бизнес хийдэг өргөн мөнгөтэй хүмүүс байна. Гэхдээ Монгол бол хүссэн ч энэ даяарч байгаа ертөнцид дангарч үлдэх ганц юм бол нүүдлийн соёл хэрэгжил. Нүүдлийн соёл хэрэгжил. Бид нар үеийн үед бид нарын дараа үед ч гэсэн энэ нүүдлийн соёл хэрэгжил байх хэрэгтэй. Энийг тээж байгаа тэр хөдөөгийн амьдралаа мэддэг, хөдөөгийн арга дэргэдийн дуу хоолой болж чаддаг, төрийн бодлогот оруулдаг хүмүүс байхгүй бол үнэхээр хөдөөгөөс тасархаа шийдвэрүүд их гарч штэ. Тэгээ яг хөө манайд нь хөдөө өссөн хүмүүсд ганц хоёрын дуу хоолой болох гэж оролдож ил байна. Гэхдээ яг одоо бас асуудал олонхоор явдаг учраас үнэхээр энэ дөрвөн байшингийн дотор хашигдсан тэр сэтгэлгээ тэр хүрээндээ зарим асуудлыг шийдээд байна л да.
Тэгэхээр сонгуулийн өмнөх хуульд болохоор за сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байх заалт байсан. Тэгэхээр энэ заалтыг авсны сонгуулийн хуульд за сонгуулийн өмнө хизээж гар хүрэхээр болчлоо гэд яригдаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Монгол Ардын нам энэ тал дээр ямар байр суурьтай вэ? Бид нар бол ер нь сонгуулийн хуулийг сонгуул болохоос 6 сарын өмнө сонгуулийн жил гарснаас хойш өөрчлөхгүй гэдэг байр суурийг өмнө ч барьж ирсэн. Одоо ч тэр байр суурин дээр байгаа. Харамсалтай нь биднээс хамаарахгүйгээр цэцгийн дүгнэлт бол гарчлаа. Тийм учраас цэцгийн дүгнэлтийг хүлээж авахаас гарцсан байхгүй. Цэцгийн дүгнэлт хүлээж авсантай холбогдуулж цэцгийн дүгнэлтийн 2 дугаар заалтанд өөрөө заасан ба. Цэц дүгнэлт гаргахтаа энэ одоо хуулийн өөрчлөлтөд холбогдуулж зарим одоо засварыг хийх шаардлага байна гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Тэр утгаараа цэцгийн дүгнэлтийг хүлээж авч байгаа учраас энэ одоо өөрчлөхөөс гар хүрэхээс аргагүй болчихлоо. Тэгэхгүйгээр зөвхөн одоо энэ ганц энэ хуулиарч асуудал зохицуулахдаггүйгээр хүний эрхийн болон бусад одоо их хурлаас гаргасан олон хууль тогтоомжуудад сонгуулиас 6 сарын өмнө хуульд өөрчлөлт оруулах гар хүрэхийг хориглосон заалт одоо ч хэвээр байна. Тэгэхээр энэ заалт байснараа бас хуулиуд чанаргүй болох эрсдэл бий болоод байна гэж харж байна. Тэгээ ардсан намынхан нийл одоо хийж байгаа ажил шүү дээ. Өөрсдөө зориулж хуулийг гуйл болгож байгааг нэг хэлбэрэл гэж харж байгаа. Тэгэхээр энэ жилийн сонгуул бас нэг өдөр явах гэж улсын их хурал за нийслэл бас аймгийн иргэдийн хурлын сонгуул нэг болох гэж байна. Тэгэхээр төгсөө өмнөх гээд иргэдэд сонгогдох улсуудыг таниулах боломж олохгүйгээр сонгуул явагдах гэдэг юм л да. Нийт бараг 2000 хүнийг сонгоно гэдэг байгаа. Тэгтэл сонгуулийн 18 хоногийн дотор энэ сонгуулийг нэг дор болгосноор бас яг цаашдаас ард иргэдийн сонгох эрхийг бас зөрчөөд байгаа юм шиг харагдаад байна л да. Тэг яг хоо ер нь бол маш олон хүмүүс нэг бужигнсан холио матан шиг юм болж байна л да. Яг онол талаасаа бол болохгүй. Ягаад гэвэл аймаг нийслэлийн иргэдийн хурал гэдэг бол нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн байгууллага. Цаашдаа бид нар үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад бид рүү хэлсэн те. Цаашдаа үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад бид нар энэ иргэдийн байгууллага иргэдэд нь үлдээх хэрэгтэй. Иргэдийн байгууллага, иргэдийн хурал дээр намууд оролцдог болох хэрэгтэй. Тэгээд иргэд өөрсдөө төлөөлж чадах иргэдийн төлөөллийг явуулах хэрэгтэй. Парламент гэдэг бол улс төрчдийн, улс төрийн намуудын өрсөлддөг талбар. Тэгэхээр энэ утгаараа орон нутгийн сонгуулийг их хурлын сонгуультай хамт явуулна гэдэг бол буруу. Тэгэхдээ ардсан болонхоор төрөөд асуудлыг шийдсэн. Одоо явна. Тийм ээ. Нэгэсний энэ суур зарчмуудыг л эвдээд байгаа юм л да. Суур зарчим эвдээд байгаа учраас нийгэм одоо таньж явах шиг байна. Сүүлийн үед энэ намын ирээдүйн их хунж байгаагийн шалтгаан хүмүүс ойлгож явах шиг байна. Тэгэхээр 12 оны сонгуулийн дараагаас эхлүүлээд эдийн засгтай холбоотой, эрх зүйтэй холбоотой, энэ томоохон шийдвэртэй холбоотой асуудлаар Монгол Ардын нам тодорхой байр суурь илэрхийлэл үзээд байсан. Тэр үед бол бид нарыг сөрөг хүчин учраас шүүмжилж ийн зарим нь бодсон байх. Гэхдээ бид нар энэ суур алтан зарчмуудыг эвдмээргүй байгаа юм. Гадаад бодлого дээр улс төрчдгөө болмоор байгаа юм. Тийм ээ? Энэ хөрөнгө оруулалт бизнесийнхнийг улс төрийн намаар нь ялгаж, гадна дотноор нь ялгаж, өөрсдийнхөө хэрэгшгийг түлхтгээ болмоор байгаа юм. Энэ одоо энэ сонгуулийн зарчим биеллээ ш. Сонгуулийн хууль, сонгуул гэдэг бол иргэдэд сонгогчдод эрхийг олох асуудал байхгүй юу? Тэднэрд бүр эрхийн боломжийг олох хэрэгтэй. Гэтэл одоо сонгогч дотор ч нүүд янз бүрийн боловсралтай хүмүүс байгаа шүү дээ. Дээд боловсралтай хүн ч, бичиг үсгүй хүн ч. Тэгвэл тэр хүн Монгол улс иргэнийхээ хувьд саналаа өгөх хэрэгтэй. Тэгэхээр энгийн хүнд ч ойлгохдохоор сонгуулийн хууль гарах хэрэгтэй. Сонгуулийн үйл явц явах хэрэгтэй. Тийм учраас энэ одоо удаагийн сонгуул бол нэлээд тийм төвхтөө амаргүй ойлгомжгүй байдалтай явж. Сайн иргэдийн ингээд бид нар телевизээр харлаа маш олон иргэд мэдээлэл аваагүй байна. Сонгуулийн хуулийн сурталчилгаа хаана яваа юм, тийм ээ? Ингээд олон зүйлийг яриул бол энэ хүрээнд бол бид нар энэ жилийн сонгуул нэг хуулийнхаа хугацаанд хэл ам багтайхан шиг яваад өнгөрөөсэй гэж хүсэж байна. Тэгэхээр энэ жилийн сонгуульд 49 нэр дэвшигч бие даана гэсэн одоо урьдчилан тоо бол гараад байна. Тэгэхээр бие даагчид илүү гарах магадaltaй гэсэн тооцоос урьдчилан тооцоос гарсан мэлээ л дээ. Энэ хэр үнний ортой бол одоо нөгөө сонгуулийн сурталчилгааны хоног чи 18 хоног тэгээ энэ хоороноос маш олон хүнийг нэр дэвшигчдийг бас олж таних шаардлага ард иргэдэд манд тулгарч байна л да. Тэгэхэд яг нөгөө нэг телевизээр иш гэрт нь очиж ард иргэдтэйгээ уулзсан хүмүүс илүү сонгогдох магадaltaй болоод байна гэдэг. Үндэсний аудитын газарт энэ жил бол нөгөө нэг аудитаар баталгаажуулж мөрөгдлөрөө төвшүүлж байгаа. Мөрөгдлөрөөс илүү юм ярьж болохгүй. Тэгээд үндэсний аудитын газар дээр өнөөдөр бие даана гэд мөрөгдлөрөө өгсөн 79 бие даагч байна. 79 бие даагч.
энэ 79 бие даагч бол өөрөөсөө тойрог дээр очиод дэвших баг. Тэгвэл өнөөдөр хүн төрлөختөн бол улс төрийн намаар дамжиж төрийн бодлого тодорхойлж байгаа. Улс төрийн намаар дамжиж. Улс төрийн нам гэдэг бол тодорхой хүнд зүйл дээр нэгдсэн, тодорхой мөрийн хөтөлбөртэй, тодорхой баг байдаг. Нийгмийн харилцаа энэ хөгжил явах тусмаа бол альва асуудлыг багийн зарчмаар сайн баг, сайн менежменттэй баг энэ асуудлыг шийддэг. Тэгэхгүйгээр ганц хүн монголчууд ударч ярьдаг. Ганц хүн гал болохгүй гэж. Ганц мод айл болохгүй тийм ээ. Ганц мод гал болохгүй гэж. Тэгэхээр яг энэ зарчмыг харсан ч гэсэн бид нар бол бие даагч нар бол одоо төрийн бодлогот орж ирээд явах иргэдийн төлөөлөл болоод болдог тал бий. Гэхдээ яг төрийн бодлогыг боловсруулад тийм бүтэц бий болгоод яам тамгын газрыг удирдаад тийм ээ. Төрийн нэгдсэн бодлогыг уялдаа холбоотой гаргаад нэг хүн бол нэг хүн шүү дээ. Гэтэл тэр хүн бүх салбарыг бас мэдэхгүй. Тэгэхээр баг гэдэг бол нам гэдэг бол баг байхгүй. Баг гэдэг учраас тэнд эмчч байдаг, багшч байдаг, тэнд малчинч байдаг, тийм ээ. Тэнд ажилгүйч хүн байдаг, тэнд бизнес эрхлэгч байдаг, тийм ээ. Ингээ олон салбарын хүмүүс байдаг учраас салбарынхаа дуу хоолой болоод тэнд бодлогоо зангидаа явчихдаг. Тэгээ яг хоо намуудын өөрсдийнх нь өнөөдрийн байгаа байдал ард иргэдэд намд идэх итгэлийг унгаж ийн л да. Намд амьдсан энэ бүлэглүүд, намуудын энэ манлайлах чадвараа алдсан байдал, намуудын өөрийнх нь арчаагүй байдал нь эргээд нийгэмд ер нь намгүй нийгэм байвал яасан юм? Намаас татгалзуул яасан юм? Бие даашныг дэмжүүл яасан гэсэн хандлага байхыг үүсэх аргагүй. Гэхдээ ингэж явсан бас нам улсууд байна. Манай шиг юм одоо хөгжлийн үешид тавсан. Тэгээд тэд нар зүйлд яасан гэхээр хүнлэн болохоор намуудад татан буулгацсан өөртөл улс биш шүү дээ. Тэгээд дараа нь яасан бэхээр хүнлэн болохоор шашнаараа юм уу? Эсвэл ах дүүгээрээ юм уу? Дов жалгаараа юм уу? Ангийнхнаараа юм уу? Нэгд бүлэглэл үүснэ. Хүний нийгэм хүн сүрэг гэдэг юм тэгэл үүсдэг. Тэгээд тэрүүгээрээ ингээ явдаг тийм учраас яг энэ тодорхой үнд зүйл дээр нэгдсэн, тодорхой мөрийн хөтөлбөртэй, тодорхой төлөвлөсөн юм институт болсон юм одоо намыг л сонгох нь бол тийм намын хамт олныг сонгох нь бол зүг юм байна. Тэгэхээр та улсын хурлын гишүүний за хөдөө орон нутагт ажиллах тохиолдол олон байсан баг. Тэгэхээр яг хөдөөгийн иргэдийн сэтгэл хөдлөж байгаа асуудлуудаас энд ирээд хөөцөлдсөн тодорхой асуудлууд ямар асуудал? Яг ард иргэдээсээ гарч байгаа саналыг л хуулийн 4 жилд бас парламент суугатаа хууль болгохыг хүссэн. Тэд нарынхаа хүсэж байгаа зүйлийг парламентд дуу хоолой болсон гэж ойлгож байгаа. Тухайлбал манай Баталцын Өрөнгө аймгийн Баталцын сумын иргэд бол надад ой модны хуулинд өөрчлөлт оруулж өгөөч. Нойтон мод одоо уламжлалт бүтээгдэхүүн буюу гэрийн тавилга, гэрийн мод хийх зорилтоор мод огтлох боломж нээж өгөөч гэсэн нойтон хуулинд өөрчлөлт орсон. Хөдөөгийн иргэдтэй уулзаад яг 6 настай хүүхдэд сургуульд оруулахад хүндрэлтэй байна гэдээ бид нар үеийн залуучууд маш их ярьдаг. Нэг гэр нь хот руу ордог, өөрөө хотрын гэртээ ганцаараа ингээ хөдөө байж гин гэр хоёр хуваагдаж гин тийм ээ. Тэгээд энийг боловсролын хуулинд өөрчлөлт оруулаад 6 настай хүүхдийг сургуульд оруулах малчтын 6 настай хүүхдийг сургуульд оруулах асуудлаар уян хатан бодлого баримтлахаар болсон. Одоо цаашдаа инжилээс эхлүүлээд та хэрвээ 6 настай хүүхдэд сургуульд оруулах гэж бол малчин хүн сургуулийн захиргаанд өөрийнхөө амьдрал авах боломжоо бүр бичиж өгөөд хүүхдээ бас тодорхой хэмжээгээр өөр сургалтын хэлбэрүүдийг авах боломж нэгдэж байгаа. За манай Өрөнгө ард иргэдийн зүгээс тавьж ирсэн тухайлбал боловсролын одоо төсөвтэй холбоотой асуудлыг инжил тавиад манай дээр бас буруу тооцоолын боловсролын яам, сангийн яамны буруутай үйл ажиллагаанаас болоод манай дээр боловсролын нийлээ өөр гарсан. Тэрийг инжил одоо нэгэн бас нэг тодорхой хэмжээг нь төсөв дээр тавиад шийдвэрлэж байна. Төсвийн тодтгол оруулаад үлдсэний шийдэх бодолтой ажиллаж байна. Гэх мэтлэн яг ингээд очиод иргэдтэй уулзахаар тэнд ажил амьдралын яг бодит байдал дээр очиод үзэхээр гарч байгаа асуудлуудыг бид нар энд хууль тогтоомжид оруулж ир санал бодлоо илэрхийлж байгаа. Хамгийн сүүлд тэгэхэд бол нөөтийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор би сая орон нутагт ажиллалаа. Яг суман дээр ажиллаж байгаа жижиг дунд бизнес эрхэлж байгаа зах дээр бизнес хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг ирж татварын байгууллагуудад дарамтлж гин гэдэг зүйлийг олон ярьж байна тийм ээ. Иргэд ирээд суглаанд оролцох гэсэн юм аа. Баримтаа авъя, баримтаа авъя гэдэг. Тэрийг өгнө гэхээр болдгоо те. Нөгөө техник тоног төхөөрөмжийг аваад тэр урлаантай цаасыг аваад хүн болгон тэр баримтыг яагаад гэх юм бол 1-2 сая төгрөгөөр хэрэгж байгаа жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс хүндрэлтэй байна. Тийм учраас уул нь хуулиараа бол 50 сая хүртэл жилийн эргэлтээ аж ахуйн нэгж нөт тооцох ёсгүй. Гэтэл яг бодит амьдрал дээр бол тэр хэрэгжилт бас хангалттай байна. Тийм учраас хөдөө орон нутагт байгаа жилийн борлуулалтанд 100 сая төгрөг хүртэл борлуулалтанд бол нөөтийн хуулийн хэрэгжилтийг кассын машин хэрэглэх асуудлыг төр хойшлуулах хуулийн төсөл сая өргөн барьлаа. Энэ мэтлэн яг иргэдийн уулзалтан дээр гарч байгаа асуудлуудыг эргээд хууль болгоод тэгээд зохих байгууллагад нь уламжлах эсвэл одоо парламентд хууль болгож өргөн бариад л ажиллаж байна да. Та одоо Монгол Ардын намаас их хурлд нэр дэвших үү?
Яг одоо би даагч биш учраас өөрөө шийдвэр гаргадаг л дээ. Намын баг хурал шийддэг. Тийм учраас манай хөдөө орон нутгийн иргэд юу гэж үзэх юм? Намын гишүүд юу гэж үзэж байгаа юм? Намын баг хурал дээр асуудал орж ирнэ. Намын баг хурлыг эцсийн шийдэх юм да. За яг хувь хүний өөрийн бодолд бол мэдээж нутаг орондоо очиж энд хийж байгаа ажлаа сайж үргэлжлүүлэх чин эрмэлзэл бол байна. Тэгэхээр таныг бас яг их хуралд нэр дэвшгэд ер нь таны яг овгон дээр шантаачлах асуудал бол өмнө бас гарч байсан шүү дээ тийм ээ. Янгу гэхээр хүмүүс нэг солонгос юм шиг сонсогдоод байна гэдэг. Та энэ дээр бас өөрөө тайлбар хийгээч. Тий, манай яг 2008 онд би бас орон нутагт ингээд сонгуулийн ажиллаар явж байгаа үед ийм асуудал гарч ирсэн. Манай нөө сөрөг хүчний зүгээс л өрсөлдөгч хүчний зүгээс өрсөлдөгч улс төрчдийн зүгээс л гаргадаг асуудал. Тэгээ миний аавууд өнөөдөр амьд байж байна, дал гараад явж байна. Буян харивчхал гэдэг үг дээ. Ер нь Монголын хүн амын нэг 70% лав би уншиж ирсэн байна. Төвд нэртэй байдаг гэж. Миний аавын нэр бас төвд нэр. Дадлага ахуулах, буян харивчих гэсэн үг юм байна лээ. Тэгээ ян гэдэг нь тийм л утгатай, янгу гэдэг нь тийм утгатай үг юм шиг байна. Солонгосчуудаа уулзахаар бол солонгосоор бол их сайхан үг юм байлээ. Тэгээд ийм нэртэй л би ямар аавынхаа нэрийг өгсөн биш. Яаж мэдтгүү. Тэгээд хоёр хөшин одоо амьд цэрэн өөрсдөө байж байгаа. Миний аавын удам судар бол Сайн оюун хаан аймгийн угшил удамтай юм л болсод бид нар. Төвд нэр юм байна тийм үү? Төвд нэр. Тэгэхээр таныг Сайн оюун хаан намын сүрэнгийн за Оросд айлчилсан 100 жилийн ойгоор видео бичлэг Өөр ханга аймгийн орон нутаг судлах музейд гардуулж өгсөн гэсэн. Энэ яг хэдэн минутын бичлэг гэдэг. Одоо танд хувь нь бий юу? Тийм Сайн оюун хаан намын сүрэнгийн Оросд айлчилсан тэр айлчлал бол Монголын түүхэнд их тодор үлдэх зүйл л дээ. Монгол тусгаар улс болж манжийн дарлаас гарснаас хойш Монголын төрийн тэргүүний хэмжээнд гадаад айлчлал хийсэн асуудал. Тэрүүгээр их олон асуудал ус шийдсэн. Тэгэхээр бид нар энэ үнэн түүхээ зүгээр нь харах асуудал бол бид нар чухал. Зөвхөн түүхээр харах төдийгүй түүхээс сургамж авна гэдэг бол цаашдын ажил үйлсээ төлөвлөхөд их чухал байдаг. Энэ утгаараа энэ Өврийн сайхан хангаан нутагт төрж өсөж энэ Өврийн хангаан нутгийн олон алдартнуудын ард залгамжуулж явж байгаа хүний хувьд энэ одоо ажилд бид манлайлан оролцох хэрэгтэй гэж би байнга боддог. Энэ утгаараа Сайн оюун хааны Оросын албаны улсад айлчилсан айлчлалын асуудлаар фото болон видео бичлэгүүдийг авчирч аймгийн орон нутаг судлах музей, уянгийн өөрийнх нь одоо гэр музейд бас гардуулсан. Манай түүхийн хүрээлэнгийн захирал чулуун тэргүүтэй хүмүүс Эрдэнэтэд бас хамт оролцсон. Эднэрд бас их талархаж байгаа. Энэ жил өндөр гэгээн зануудынхаа 380 жилийн ойг бас тэмдэглэх ажлыг 15 зохион байгууллаа. Энэ ажилд бас засгийн газарт би санаачлаг гаргаж албатаа төргүүлж үндэсний хороо байгуулагдаж өндөр гэгэний талаар өнгөрсөн жил бас олон ажлууд хийгдсэн. Энэ жил ч гэсэн үргэлжлэх ёстой. Өндөр гэгээнийхээ чаашид бид нар бүтээлийн музейг байгуулах асуудлыг гэсэн парламентын түвшинд шийдсэн. Энийг одоо засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Энийг хэрэгжүүлээсэй гэж бодож байгаа. Өндөр гэгээний гарын мотрын бурхныг Өнгөр улсаас Монголд авчирсан. Тэр нь Монголын хосгүй үндэтэл бүртгүүлсэн гэдэг. Пилжтийн гиндэн гээд манай нутгаас гарсан ерөнхий сайдынхаа 120 жилийн ойг тэмдэглэх асуудлыг үр хөвгтүүдэнд тавиад бид нар засгийн газарт хандаж тавьж өнгөрсөн жил эрдэмтлийн хурал зохион байгуулсан. Хар орон хотынхаа 795 жилийн ой буюу их Монгол улсын их нийслэлийн ойг бас бид нар өнгөрсөн жил эрдэмтлийн хурал хийж тодорхой тэмдэглэлээ. Гэх мэтчлэн энэ Өврийн сайхан хангаан нутагтай холбоотой энэ нутгаас гарсан алдартнууд, энэ нутаг дээр үүссэн түүхэн олон үйл явцуудыг бид нар үнэн зөвөр нь хойч үедээ хүргэх түүхэн судлалыг цаашд хөгжүүлэх чиглэлээр бол бас түүхэн хүрээлэн бусад эрдэмтдтэй хамтарч бас ажиллаж байгаад баяртай байна. Тэгэхээр таны өвөө Эрдэнэ зууд хамлам, даалам байсан гэж дуулсан. Энэ түүхээс та бас тодруулаач. Яг нь миний өвөө 94 настайгаа л Эрдэнэ зууд ирж суусан юм байна лээ гэж ярьдаг байсан. Тэгээ 1990 оны 3 сарын 18-нд ардын хурлын шийдвэр гарч тухайн үедээ арчил зах зээлийн нийгэм шилжээд тэгээд анхны одоо банкийн уншлагтай цөөхөн хийдэг ардын хурлын шийдвэрээр ясны нэг нь бол Эрдэнэ зүүх хэд. Тэгээ Эрдэнэ зүүх хэдэг анх нээхэд миний өвөө бас голлох оролттой оролцож Баглам нь Дид хамбаг гэдэг албан тушаал дээр байсан. Өөрөө бага наснаасаа л энэ Эрдэнэ номын мөр хөөсөн хүн л дээ. Тэгээ бид нар бас өвтөг ойрхон өссөн учраас энэ бурхан номонд ойрхон байх ялангуяа бурханы шашин бол өөрөө хамгийн одоо шинж тоон шашин гэдэг тийм ээ. Тэгэхээр шашныхаа мөн чанарыг ойлгох чиглэл рүү бас соён гээгэрүүлэх чиглэл рүү ажил хийгдээсэй л гэж хүсдэг. Тэр чадлаараа бас оролцсон гэж боддог.
Мэдээж өнөөдрийн бидний сайн сайхан явж байгаа нэг том зүйл бол энэ өвгдийн, энэ хөгшинтийн бидний зөвлөө залбирлаа л гэж би дандаа шүтэж явдаг. Энэ утгаараа Эрдэнэ 100 он бүртээ байнга залбирч явдаг та. Тэгэхээр бидний ярилцах цаг бас энэ түрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч бас хүрэлцэн ирж бас ярилцсан танд баярлалаа. Тэгээ та бүхэнд бас талархал илэрхийлье. Миний Монгол гэдэг сайхан нэртэй нэвтрүүлэгтээс өөрөө оролцсон явдал баярлалаа. Үзэгчдээ Миний Монгол нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор улсын их хурлын гишүүн Янгуугийн Содбаатар оролцлоо. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ.